За сайн байцгаана уу үзэгчдээ Дагин channel нь. Өнөөдрийнхөө уншлагаараа болохоор бүгдээрээ синглчүүдтэй зориулж уншлах хий гэж бодсон. За тэгээд шинэ хайр ирж байна уу манай синглчүүдийн маань амьдралд? Шинэ хайр ирж байна уу? Ямар хүн ирж байгаа вэ гэдгийг харж өгнө үү? Тэгээд энэ уншлага нь бас мөн нэмэлттэй илүү бас гүнзгийрүүлж харж өгнө гэсэн. За тэгээд та бүхэн маань хувийн уншлага авахыг хүсвэл мөн нэмэлт авахыг хүсвэл миний Instagram руу холбогдоорой. За одоо хөзрөө сонгоё. Нэгдүгээр группийнхан маань ямар хөзрийг сонгох нь вэ гэдлээ харъя. Eight of Swords гэсэн хөзөр гарч ирлээ. За манай синглчүүдэд зориулсан уншлага. Хоёрдугаар группийнхан нь ямар хөзөр сонгох вэ? Queen of Pentacles хөзөр маань гарч ирлээ. За 3 дугаар группийнхан маань ямар хөзөр сонгох вэ? За вау, Fool. Ийм хөрхөн хөзөр ирэглээ. За тэгэхээр та бүхэн маань өөрт одоо хамгийн их таалагдж байгаа хөзрөө сонгоод бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За сайн байцгаана уу манай нэгдүгээр группийнхан маань тамирал та бүгд маань Ace of Swords хөзрийг сонгосон. Eight of Swords хөзрийг сонгосон ажиллаарай. За тэгээд энэхүү өдөр нь болохоор ер нь бол өөрийгөө жоохон юм бодлороо хязгаарлах гэх юм уу? Бодит байдал дээр бол ингээд бүх юм нь болж бүтгээр одоо сайн сайхан байгаа мөртлөө яг ингээд дотроо болохоор ингээд юмыг сайн харж чадахгүй те болж бүтэхгүй байх юм уу жоохон гутраад яваад байгаа. Тиймэрхүү байх хандлагатай үнийг илэрхийлнэ. Тэгэхээр та бүхэн маань магадгүй одоо шинэ хайр дурлалын амьдралд жоохон итгэлгүй эсвэл одоо шинэ хүнтэй танилцахтаа ч юм өөрийгөө одоо бүрийг илэрхийлдэггүй ч юм уу те нэг тиймэрхүү ичимхий эсвэл тиймэрхүү хүмүүс маань байх хандлага айгүй өндөрөө гэж харж байна. За тэгээд хэвлээ одоо юу яа? Таны амьдралд ямар шинэ хүн ирж байна вэ гэдгийг харцгаая. За шууд ирэхчлээ. Queen of Swords хөзөр ирэхлээ. За манай нэгдүгээр группийнхан маань ямар шинэ хүн ирж байна? Тэглээ одоо гадна төрхийн юм нь харъя. Гадна байдлаараа ямар шинэ хүн ирж байгаа юм бол ямар хүн ирж байгаа. За. За манай нэгдүгээр группийнхан маань ямар хүн ирж байгаа вэ? Илүү гадна байдлын хэлээ харъя. Вау. Манай нэгдүгээр группийнхан маань ямар шинэ хүн ирж байгаа вэ? Манай нэгдүгээр группийнхан маань ямар шинэ хүн ирж байгаа вэ? Вау. Манай нэгдүгээр группийнхан маань ямар шинэ хүн ирж байна? Seven of Swords. За энэ хүн бол гаднаасаа үнэхээр одоо ялагч. Энэ хүн үнэхээр гаднаасаа одоо ирч хүчтэй. Тэгээд бас ийм хөрөнгө мөнгө санхүү те амжилт карьерийн хувьд бол айгүй өндөр байр суурьтай ч юм уу мөнгөтэй төгрөгтэй ийм хүн байна. За эсвэл бүр ингээд одоо юу гэдэг өөрөөс чинь жоох ах байрын байх магадлал өндөр. За тэгээ гадна төрөх гэж байгаа учраас одоо энэ хүн илүү наснаасаа арай ах харагддаг ч юм уу эсвэл айгүй тийм буур суурьтай. Одоо насандаа баймгүй буур суурьтай. Эсвэл насандаа баймгүй өндөр карьертэй. Тиймэрхүү хүн байх магадлал айгүй өндөр өө. Одоо гадна байдал төрхөөсөө л энэ хүн нэлийн ганган хэнцэр мөнгөтэй төгрөгтэй одоо юу гэдэг те эд мөнгөний хувьд тийм амар асуудалгүй гэж бол харагдана. Илүү их одоо тансаг машин ундаг ч юм уу хүнд ингээ харагдахтаа энэ хүн их баян тансаг харагдах магадлал айгүй өндөр өө. Тэгэхээр их ганган хэнцэр тийм хүн байх боломжтой. За тэгээд энэ хүн айгүй тийм амбицлог гэж бол харагдаж байна гадна талаасаа. Айгүй одоо ажил төрөлнөө тэрэ амжилттай яваа юм уу гэж харахаар. За тэгж харагч чинь. Тэгээд бас нөгөө төгөр айгүй тийм хүнтэй нээлттэй одоо шулуухан харилцдаг ч юм уу те. Хинтэй ч хамаагүй ингээд ивэ олцдог, найзлаа нөхрлөөд явцдаг. Тиймэрхүү байх магадлал айгүй өндөр хөө. За тэгээ хамгийн гол нь энэ хүний ингээд одоо юу хэмдэ гадаад байдал гэдэг юм бол бас юу вэ? Жон шоуддаг ч юм уу те. Гарч ордог гэж та бас харж болно. Эсвэл одоо тийм одоо юм ингээ аяны хөзрүүд ирэхсэн байна л да. Тэгэхээр бас ингээд найзуудтайгаа гарч орох туртай. Эсвэл жоох ингээд
одоо уух, дарс марс уучж байлаа шүү дээ. Тэ заавал ингээ арх мэрх гэхгүй зүгээр ингээд нэг юм одоо шоу цэнгийн одоо нэг тийм найз нөхдөөгөө гарч орох тиймэрхүү зүйл дуртай гэж бол гаднаасаа харагдана. Тэгэхээр нилээн юм нээлттэй хүн байх болов уу гэж харагдаж байна. Хинтээ чамаагүй ингээд арга учраа болоо явцдаг найз зархаг тийм нээлттэй хүн гэж бол хэлнэ. Тийм одоо хаалттай хүн бол биш. Одоо хермит хүртэл эргэцэн гэхээр юм юу? Нэг тийм одоо хүнээс юм нуугаад ахаар те одоо юм дотгошоо интроверт хүн гэж бол хэлэхгүй. Гаднаасаа энэ хүн бол маш тийм экстроверт буюу одоо найз нөхөд олонтой, хамт олонтой ингээд тийм нээлттэй хүн байх болно гэдгийг харуулж байна. За тэгээ Queen of Swords үзэр гараад ирсэн гэхээр магадгүй бас энэ хит нээлттэй учраас нэлээд шулуухан байрын байж болно. Одоо дотроо юм нууж чаддаггүй ч юм уу те. Нэг тиймэр хүмүүс идэв штэ. Тэгэхээр энэ хүний хувьд болохоор шууд анхуулзаал таны шууд өмнөний чинь хэлээл зочирдуулах ч юм уу те. Одоо юм шууд одоо төрсөн сэтгэлээ ингээ айгу хурдан илэрхийлэх боломжтой. Ингээд нэг хүнийг ажаад ингээд тэгээ байхгүй. Хэрвээ та үнэхээр энэ хүнд ингээд анхаарал таалагдсан бол энэ хүн шууд тань дээр очиод ярилцаад одоо чиний энэ чинь таалагдчих чинь хоёлаа уулзах барих уу ч юм уу те. Нэг тиймэрхүү байх хандлагатай хүн гэж бол хэлнэ. Тэгээд нэлээ юм ялагч байрын чадварлаг, мундаг тийм хүн гэж хэлнэ. За тэгээд одоо хитрхи бас юм нээлттэй одоо юм хөнгөн гэх юм уу да. Бас тиймэрхүү хандлага бас энэ байж болох боломжтой. Тэгэхээр яг ингээ харахад бол жоохон бас урт хугацааны ирээдүй харахад жоохон хэцүү хүн гэж бол харагдаж болно. Яг гадна өнгө байдлаасаа болохоор жоохон гарч ордог ч юм уу те бусдтай айгу нээлттэй. Тийм хүн учраас таны хувьд ингээд харахад болохоор энэ нь танд тийм төдийлөн одоо тийм урт хугацааны хүн гэж санагдуулахгүй байх боломжтой. Тэгэхээр зүгээр яг гадна өнгө айсан нь бол ийм байна л гэсэн үг. За одоо яштэй те айс зан нь юу нь ямар ах юм бэ? Яг дотоод хүн ямар ах вэ? Ингээд харьцаад үзүүлэн хүний дотоод мөн чанар айс зан ямар хүн байх вэ? Энэ хүн ямар хүн юм бэ? Энэ харцгаая. За Knight of Pentacles. За Star. За энэ хүний яг дотоод айс зан ямар хүн юм бэ? Энэ хүний яг дотоод зан төрх юм бол дотоод айсан. За тэгсэн чинь айгүй хөөрхөн заяа ингээд яг гаднаасаа харагддгаасаа тийс өөр ах болов уу гэж бол харуулж байна. Гаднаа энэ хүн хит ингэж юм нээлттэй одоо ийм боловч энэ хүн дотроо айгүй тийм сүнслэг байх өндөр боломжтой. Одоо энэ spiritual зүйл сонирхдаг эсвэл одоо юу гэдэг нэлээд юм ухаалаг эсвэл айгүй зөмбө илхтэй ч юм уу. Нийтийн дотор хүч энэ хүнд аль байна. За тэгээд их тийм уужим сэтгэлтэй байх магадлал айгүй өндөр уу. Одоо юм world үзэр хэрэгчлээ л дээ. Тэгэхээр энэ хүн амар юм нэг бол айгүй аялах дуртай. Эсвэл штэ маш тийм уудам одоо хүнийг айгу уучилдаг те нэг юм нэг явцгүй дандаа хүмүүс гэж яддаг штэ те тийм хүн бол биш амар одоо юм өгөөмөр чин сэтгэлтэй юу гэдэг юм нэг сэтгэл нь бол айгу асар том хүн гэж бол хэлнэ сэтгэлийн хүчтэй ч юм уу бусдыг айгу ойлгож уучилдаг зүүн билег өндөртэй нэлээ юм дотроо бол өөр хүн бол харагдаж байна яг энэ бусдад энэ харуулдаг зангаасаа энэ хүн нэлээ өөр. Тэгээд энэ хүн биш дээ magician хүзэр хэрэгцэн гэхээр дотроо бас одоо энэ айс зангийн хувьд болохоор юу юм бэ л да. Айгу хүчрэхэг гэж бол гарч ирж байна. Ер нь бүхнийг чаддаг гэдэгтээ өөртөө айгу итгэлтэй ч юм уу те. Түүнийгээ дагаад угаасаа энэ хүн чинь өөрөө угаасаа маш юм чадварлаг ер нь юу ч чадна гэж бол өөртөө итгэдэг. Тэгээ бодит байдал дээр ч гэсэн энэ хүнд бол юу ч хийж чадах тийм хүч байдаг гэдгийг бол харуулж байна. Тавшуу илүү тодруулъя. Ерний зан ашийн хувьд ямар хүн байх юм бол ерний ямар шун хүн байх вэ? За аюу тийм эмэгтэйлэг хүн байх боломжтой.
Дотроо л энэ хүн амар их зөөлөн хүн. Гаднаа л ингээл ийм одоо айгу нээлттэй юм шиг хүчтэй чадaltaй ир хүн шиг ингэж харагдаад байгаа боловч тий эмэгтэй хүн байвал одоо айгу хүчтэй чадaltaй хүн шиг харагдаад байгаа боловч дотроо маш их тийм уян зөөлөн сэтгэлтэй тиймэрхүү байж болно. За мөн бас ийм юу байна? Сая тэгж орж ирлээ л да. Айгуу тийм ээжтэйгээ дотно. Эмэгтэй хүмүүстэй их дотно хүн байх боломжтой. Ээжийн фигур энэ хүний амьдралд айгуу өндөр байдгүй эсвэл те нэг тиймэрхүү эмэгтэй хүнтэй айгуу сайн арга учраа олдог эрэгтэй хүн байвал тийм байх боломжтой. За эмэгтэй хүн байх юм бол энэ хүн аль хэдийн ээж болсон байх бас боломжтой. Тэгж л харагдаж байна. За тэгээ энэ хүн болоо штэ. Айгүй юм хурдан түргэн бас ингээд характертай одоо юу гэдгийг тийм түргэн зантай гэж л харагдаад байна. Тийм зөөлөн дулаан сүнслэг энэ төр мөртлөө яг нэг юм бодит байдал дээр шийдвэр гаргахдаа бол амар хурдан урдан шийдчихдэг ч юм уу те. Шийдвэр гаргахдаа бол эргэлздэггүй. Ер нь нэлээ өөртөө ихтэй байрын хүн гэж харагдаж байна. За тэгээ энэ хүнтэй байхдаа та штэ те. Аюу их тийм аюулгүй байдал хамгаалтыг мэдрэх болно гэдэг чинь. Тэгэхээр энэ хүний хувьд болохоор юу юм бэ? Одоо нэг дээр дотоод айсаа энтер нь болохоор яг юм өөрийн гэсэн хүнээ амар их хамгаалдаг гэх юм уу? Өөрийн гэсэн хүндээ асар их халамжтай. Тийм байх айгу боломжтой гэж бол харагдаж байна. Ингээд олон хүнтэй одоо харилцдаг ингээл олон хүнд сэтгэлээ зориулаад байгаа юм шиг боловч яг ингээд дотны хідэн цөөхөн хүнтэй ч юм уу те. Ингээд тиймэрхүү байх боломжтой. Одоо танил олонтой боловч яг нэг чин сэтгэлийн найз цөөнтэй ч юм уу те. Бас өөртөө бас хэтэрхий тэгж олон хүмүүсийг одоо ойртуулахгүй байх бас хандлагатай байж болно. Тэгэхээр энэ хүн одоо ажил төрөл дээр л болоодаа их тийм амжилттай олонний нүдэнд байдаг байх боломжтой. Одоо нөгөө олон хүн таньдагтай танилын үрээ ихтэй хүн боловч яг ингээд дотн яг тэр нэг дотор сэтгэлийнх нь одоо дотн хүмүүс бол их цөөхөн байх магадaltaй. Өөрөө бас их хаадаг ч юм уу. Энэ нэг эмзэг байдлаа айгу бусдад харуулахыг хүсдэггүй ч юм уу. Тиймэрхүү хүн байх боломжтой. Тэгэхээр энэ хүн маань айгу тийм одоо гадна болон дотор хоёр нь их зөрдгөө л гэсэн. Тэгэхээр илүү их танилцаж, илүү хуулзаж ижил энэ хүний яг жинхэнэ төрхийг харах боломжтой гэж бол харагдаж байна. За. Одоо штэ тий одоо юу яа? Энэ харилцаа ер нь ямар ах вэ? Та энэ хүнтэй ер нь хамтдаа ямар байх вэ гэдгийг харъя. Ерөнхийдөө нэг иймэрхүү хүн гэдгийг нь бол хэдлээ харчлаа. За. Манай нэгдүгээр группийнхан маань энэ хүнтэйгээ уулзаад ер нь ямар байх вэ? Энэ хүнтэйгээ ингээд уулзаж танилцаад уулзраад ямар байх вэ? Сан өдөр гарч ирлээ. За. Манай нэгдүгээр группийнхан маань энэ хүнтэйгээ уулзаад ямар байх вэ? Манай нэгдүгээр группийнхан маань энэ хүнтэйгээ уулзаад ямар байх вэ? Хамтдаа ямар байх вэ? За. Манай нэгдүгээр группийнхан маань энэ хүнтэйгээ уулзаад хамтдаа ямар байх вэ? Hermit. Вау. Вау за. Манай нэгдүгээр группийнхан маань энэ хүнтэйгээ уулзаад хамтдаа ямар байх вэ? Харъя. За энэ хүний хувьд болохоор шүү дээ танд бүр юм аз жаргал шинэ ихтлийг авчрах болно гэж бүр ингээд дараалж бол гарч ирж байгаа сааны үзэр болон фүүл үзэр ирэхлээ. За тэгэхээр энэ хүн таны амьдралд бүр шин одоо шинчлэлт авчирна гэсэн үг. Одоо таны амьдрал ингээд нэгэн юм байгаа болоо шүү дээ утгаараа өөрчлөгдөнө гэж болно хөдрөөс бол харуулж байна. Тэгээд та магадгүй одоо юм ажил хийх шаардлагагүй болно ч юм уу те. Эсвэл одоо ингээд ажил хийх шаардлагагүй цаашаа одоо юу гэж болно? Та өмнө аюу юм харилцаанд асар их хичээдэг те. Ингээд одоо хичээж ийж энэ хүний хайрыг хүртдэг гэж боддог ч юм уу. Эсвэл одоо ингээд амар юм араас нь гүйжиж хин нэг нь тоогдно гэж боддог байсан бодолтой бол энэ зүйл чинь ингээд шууд өөрчлөгдөнө гэж бол гарч ирж байна. Та юм одоо хайр дурлал юм одоо өөр эсрэг хүснэнтэйгээ одоо тэр харилцах тэр нэг харилцаанд болохоор юу байна л да. Таны амьдралд юм одоо шинэ өнцөг шинэ юм одоо уур амьсгал ч юм уу да. Энэ хүний
энэ хүн орж ирснээр ингээд өөрчлөгдөнө гэж бол гарч ирж байна. Та болохоор хит энэ харилцаанд заавал хичээх албагүй. Хичээхгүй байсан ч энэ ингээд аз жаргалтай байж болдог те. Ингээд амжилт одоо юу гэдэг хүснээ авдаг энэ гэж бол харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр та ингээд хичээхгүй байсан ч энэ хүнтэй айгу болж бүтнэ гэж бол харуулад байна. За тэгээ заавал ингээд бүх хүчээ дайчилж одоо Magician үзэр болон энэ Three of Pentacles үзэр хэрэгцээ гэхээр ингээл амар хамтдаа зүтгээл амар хамтдаа ингээл бүх зүйлээ дайчилаагүй энэ харилцаа ингээд ийм шинэ эхлэл танд авчирч ийм аз жаргал амжилт ялалтыг ингээд өгж гинэ гэж бол харуулж байна. Та ер нь байгаагаараа л байхад энэ хүнтэй ингээд болж бүтээд байх юм шиг бол харагдаж байна. За тэгээд энэ Hermit болон Ten of Wands үзэр маань хэрэгцээ. Тэгэхээр таны хувьд энэ өнгөрсний энэ нэг хүнд ачаад дараа хариуцлага одоо юу гэдэг нэг тийм хайр дурлалаас ч байж болно, энэ амьдралаас ч байж болно. Энэ бүхний чинь хөнгөлөөд өгөх хүн гэж бол харуулж байна. За тэгээ Hermit үзэр ирсэн гэхээр та магадгүй нэлээд дотгошоо хүн байсан бол энэ хүнтэй уулзсанараа та айгу нээлттэй болж ирнэ. Одоо өөрийгөө илүү гаргаж ирнэ. Эсвэл одоо энэ хүнтэй уулзсанараа та их өөрийгөө одоо таньж мэдэн ч юм уу те. Би чинь ийм хүн байсан юм биш үү? За тэгээд би ингээ заавал энэ харилцаанд ингэтлээ зүтгэж зовж одоо махарч явахгүй ч гэсэн ингээ аз жаргалтай гэж болдсон биш үү гэж бас нэг тийм танд одоо өөрийнхөө мдээгүй тэр нэг хүнийг бол өөртөө чинь харуулнаа гэж бол айгу гарч ирж байна. Тэгэхээр ялчгүй энэ фүүл үзэр сан үзэр иргсэн гэхээр та маш аз жаргалтай одоо хүүхчиг ингээ бүр хоёулаа энэ үзэр иргсэн гэхээр та бүр хүүхчиг аз жаргал догтлол сайн сайхныг энэ харилцаанаас мэдэрнэ гэж бол харуулж байна. Тэгэхээр энэ харилцаа таны амьдралд юм шив шин өөрчлөлт, шинэ эхлэл авчирна гэж бол харуулж байна. За тэгээд энэ гоё харилцаагаа юу яа? Та өөртөө татахын тулд ер нь юу хийх хэрэгтэй юм бэ гэдгийг нэтлээ харъя. Таны зүгээс бол ингээд юу байна л да? Хорон ертөнцийн танд ингээд ийм сайхан зүйл бэлдсэн байна. Тэгэхээр та бүхэн маань ер нь энэ хүнтэйгээ уулзрахдаа ер нь ямар ах хэвтэй юм те? Энэ хүнтэйгээ ингээд одоо уулзрахын тулд юу хийх хэвтэй юм бэ ч юм уу те? Тийм хорон ертөнцийн зөвлөгөөг нь харж үгүй. Уулзрахын тулд юу хийх хэвтэй вэ? Энэ харилцаатайгаа уулзрахын тулд юу хийх хэвтэй юм бэ? Ямар ах хэвтэй юм? Энэ харилцаатайгаа уулзрахын тулд та ер нь ямар ах хэвтэй вэ? За гол үзэр хэрэгчлээ цаашаа. За таныг бол ингэж юм л да. Self love буюу одоо өөрийгөө хайрлах энэ зүйл чинь танд айгу дутмаг гэж бол харуулж байна. Яа тэгэхээр та магадгүй өнгөрсний айгу тийм шарахтай хайр сэтгэлийн шарахтай байх өндөр боломжтой. Ер нь тэгэл single байна гэдэг чинь тэгэл өнгөрсөн насны ямар нэгэн хүнтэй бас байсан л байгаа шүү дээ. Тэгээд тэрнээсээ шархлаад шинэ хүнтэй эхлэхдээ жоохон болгоомжтой хандаад байгаа хүмүүс маань байж болно. Тэгэхээр та бүхний болохоор ингэж юм л да. Өнгөрсөн хүнийг бол орхих гэж тэгж байна. Page of Cups болон Three of Swords. Тэгэхээр та одоо штэ энэ хүнтэйгээ ер нь хурдан уулзрахын тулд ч юм уу те энэ хүний яг юм өөртөө ингэж дуудахын тулд юу их хэвтэй вэ гэдэг хүмүүд ялчгүй энэ Three of Swords буюу одоо юм зүрх сэтгэлийн шархаа идгээ гэж бол гарч ирж байна. Өнгөрсөн орсон хүнийг бол орхиорой гэсэн юм бол зөвлөгөө байна. За тэгээд таны хувьд болохоор одоо бас нөгөө талаараа аюу юм гал мах бодтой ч юм уу тийм байх боломжтой хүн. Тэгэхээр та их тийм ааштай юу тий одоо хэрүүл маргаан болоход амар юм ялагч байх дуртай ч юм уу тий ингээ өөрийгөө аюу хамгаалдаг уу тэгээд аюу хурц замтай юу нэг тиймэрхүү бол гал нэрийг бол аюу өндөр гарч ирж байна. Ялангуяа одоо жоохон сөрөг утгаараа гарч ирээд байна. Тэгэхээр таныг магадгүй аюу аашаа зөвлөл өөрийгөө хайрал жоохон ингээ тийм хайр сэтгэлийн асуудалд одоо хит юм нэг бардамтай хит одоо ийм юутай маргаантай тийм ингээд одоо жоохон токсик гэж хэлнэ л дээ одоо ийм хүн гарч ирлээ гэж бодоход та маань айгуу тэгэж хэрүүл мэрүүл хийх дуртай ч юм уу те яг дуртай гэж хэлхийн цаашаа одоо ийм бэлэнтэй зомотод бэлэнтэй жоохон ингээд жоохон юм хэлжэнгүүл ингээд жоохон уралдаад байдаг ч юм уу нэг тиймэрхүү байгаад хэрэггүй одоо энэ хайраас хит бас ингээд энд бас ингээд өөр мессеж гарч ирж байна. Одоо хайраас бас хит ингээ өөрийгөө ингээд одоо
яагаад авах хэрэггүй, тусгаарлаад авах хэрэггүй, одоо хайр сэтгэлийг хүлээн авах хэрэгтэй гэж болоос мессеж гарч ирж байна. Тэгэхээр та яг үндэ бол юу яхаар юм л да. Өнгөрсөн болоорсан хайр дурлалыг орхино. За тэгээ шинэ ийм хайр дурлал эхлэлийг одоо өөртөө дуудахын тулд мэдээж хэрэг энэ шинэ хайранд бэлэн байгаагаа ингээ өөртөө ойлгуулах хэрэгтэй. Өөрийгөө хайрлаад тэгээд дээрэс нь ингээд би шинэ хайранд бэлэн байна. Би энэ өнгөрсөн одоо сэтгэл зүйн шархаа эдгээсэн. Би ингээд өнгөрсөн үнийг орхиж явуулсан. Би шинэ хайрт очиход бэлэн байна гэдэг нэг юм сэтгэл рүүгээ бэлдэх хэрэгтэй гэж бол харуулж байна. За тэгээд ер нь ингээд ирэх юм бол таны одоо бодол санаа чинь сэлмээд те ингээд юм шинэ сонголт, шинэ боломжуудыг өөртөө одоо дуудана, шинэ боломжуудыг бас хайна. Одоо тийм байх боломжтой гэдгийг чинь харуулж байна. За тэгэхээр нэмэлтээр болохоор юу яана? Энэ учрах үнтэйгээ та минь яаж учрах вэ те? Хаана, хизээ, ямар байдлаар учрах юм бэ гэдгийг харж өгнө. За хоёрт нь болохоор та хоёр одоо ингээ уулзаад одоо уучраад ирээдүйд одоо ямар байх юм бэ те? Хэр ирээдүйдээ харилцан ирээдүйд юу болох вэ гэдгийг харж өгнө. За гуравдугаарт болохоор энэ шинэ хүнтэй ер нь уулзах болсон шалтгаан тийм ээ. Сүнслэг байдлаар нь ч юм уу тайлж өгөх болно. За тэгээд миний уншлагыг сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ хайр дурлал та бүхэнд маань ирж байна гэж харуулж байна. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай. За сайн байцгаана уу үзэгчдээ. 2 дугаар группийн маань Тавтай Амарэл. За та бүхэн маань энэ Queen of Pentacles гэсэн хөзрийг сонгожээ. За энэ хөзөр нь мэдээж одоо их хүний фигурыг илэрхийлж байгаа. Тэгэхээр юм жирэмслэлт, төрөлт одоо ийм нэг гоё эмэгтэй хүний яг нэг тийм хамгийн нандин үеийг бол илэрхийлсэн ийм хөөрхөн зураг байна. Тэгэхээр одоо энэ хүү харилцаа нь магадгүй таны хувьд одоо ийм үр өгөөжтэй одоо илүү тийм гэр бүл болох үед ч юм уу харилцаа байж магадгүй гэж бол бас харагдахаар байна. За тэгээ хүзэр юу гэх нөө харцгаая хэдүүлээ. За тэгээд одоо шинэ ирж буй хүн нь ямар хүн бэ гэдгийг харъя. Эхлээд гадна дөрхийг харна, дараа нь дангаа шинэ харж өгнө. За. Энэ бол машин байх бол манай 2 дугаар группийнхний маань учрах хүн нь ямар хүн байх вэ? Манай 2 дугаар группийнхний маань учрах хүн ямар хүн байх вэ? Гадна талаас. За. Гадна байдал нь ямар хүн байх вэ? Вау. За айгүй шивэстэй энэ төр гэж болно гэж бол харагдчихээн. Одоо гадна дөрөх байдлыг нэрлэж ярьж байгаа шүү дээ, тий. Жохон рок хөгжим сонсдог ч юм уу, тий. Амьд хөгжим сонсдог юм шиг. Эсвэл одоо юм хар өнгөнд айгүй дуртай хар ховц савх тэр өмсдөг ч юм уу. Эмэг бүүч, тий, юм аксессуар энэ төр айгүй хэрэгэлдэг. Айгүй ганган ч юм уу. Тиймэрхүү хүн байх айгүй магадaltaй бол харагдчихээн. Зөвхөн одоо хэдлээ гадна дөрхийг үзэж байгаа. Тэгэхээр энэ хүн чинь айгүй тийм бас хурц харагддаг байж болно. Айгүй өтгөн хөмсгтэй ч юм уу. Эмэгтэй хүн байх юм бол одоо нүрээ айгу тод буддаг эмэгтэй хүн байх айгу боломжтой гэж л харагдчихээн. За тэгээд энэ хүний ер нь гадаад байдал гэдэг юм бол юу юм л та. Надад одоо айгу тийм хурц одоо шийдэмгийн өнгө аястай хүн л гэж бол хэлнэ. Тэгэхээр илүү одоо ийм гаднаас нь харсан ч гэсэн те энэ хүн айгу тийм юу гэсэн үг. Одоо хатуу ширүүн гэх юм уу те ингээд нэг ийм амбицтай ч юм уу эсвэл одоо айгу удирдахч ч юм уу те юм хүчтэй шинж чанартай хүн гэж бол хэлнэ. Одоо юм зөөлөн мөөлн өрн дулаан гэж бол хэлэхгүй. Тэгэхээр энэ хүн яг гаднаасаа бол жоохон хүмүүсийг үргээгээд одоо юу гэдэг хүмүүс жоохон ингээ харьцахтаа жоохон айж мэддэг ч юм уу те нэг тийм нэлээ одоо хямсгар ч юм уу. За хямсгар биш юмаа гэхэд айгу бардам хүн болгондоо тэгж нээлттэй байгаад байдгүй хүн болов гэж бол харагдчихээн. Одоо яг юм нэг зүрх сэтгэлээ бол хүнтэй тэгтлээ одоо гадна байдлаараа одоо тийж уудалдаг хүн гэж бол харагдахгүй байна. Тэгэхээр илүү одоо юм хүчтэй зан авиртай тиймэрхүү хүн гэж бол хэлнэ. За тэгээ ер нь гаднаасаа энэ хүн биш те. Айгуу тийм өөрийгөө амар хүчтэй илэрхийлдэг ч юм уу юм хүчтэй
Тийм л юм бол надад ерөөсөө гарч ирээд байна. За тэгэхээр гадны өнгө байдал бол энэ хүний хувьд айгүй тийм хурц тод хин чарсан хаанаас чарсан ингэдэг нэг юм нүд тусгаар ч юм уу стилийн имиж үргэ авч яваа байдал бол айгүй тийм бусдаас ялгаатай гэж бол хэлнэ. За одоо хэдүүлээ зан аашийн талаар илүү тодруулж харъя. Ямар шүү зан ааштай хүн байх юм бол. За. Ямар шүү зан ааштай хүн байх вэ? Зан аашийн нийтлээ тодруулъя. Вау. Зан ааш нь ямар байх вэ? За ер нь бол нэлээд дотгошоо байрын хүн бол байна. Гаднаасаа ч гэсэн ер нь их тэгж хүнтэй төдийлөн одоо найзрахад нэлээд экстраверт бол хүн бол биш. Тэгэхээр илүү их дотгошоо хүтэн хүндий ч юм шиг. Тиймэрхүү хүн байх боломжтой гэж хэлнэ. Айгүй хүчтэй хүн. Дотроо ч гэсэн мөн адил гэж харагдаж байна. Мөн олон сан хоёр ингээд эргээд гараад ирлээ. За өөртөөгөө айгүй зөрчилддөг. Гадны ертөнцөөс айгүй тийм хүлээлттэй хүн гэж бас харуулж байна. Сан мөн хоёр иргэсэн. Тэр өөртөө жоохон юм юу хатуу хандаад байдаг. Байх бас боломжтой. Энэ хүн чинь угаасаа ингэж гаднаасаа айгүй тийм хүчтэй чадaltaй харагдаад байгаа. Тэгэхээр дотроо ч гэсэн өөрийгөө амар тийм хүчтэй бай, мундаг бай, ийм бай, тийм бай гэдэг ч юм айгүй өөрийгөө шахдаг төрлийн хүн байж болно. Тэгээд айгүй юм сэтгэлдээ ч юм уу энэ амьдралтаа айгүй их тийм зүйлсийг одоо туулаад явж байгаа. За илүү одоо хариуцлагын хүрээнд гэсэн. Тэгэхээр энэ ингээд King of Pentacles гараад ирсэн гэхээр одоо компаниуд дэрдэг ч юм уу тиймэрхүү байх магадaltaй айгүй харагдаад байна. Одоо юм олон хүний амьдралыг нуруунд дээр өгөрч явдаг те юм удирдахч гэдэг юм уу да нэг тийм хүчтэй хүн бол гарч ирээд байна. Тэгэхээр айгүй хариуцлагатай амьдралд нь одоо өөрөөс нь шалтгааллах зөндөө зүйл их байгаа гэж хэлж болно. Эсвэл одоо айлын ганц хүүхдтэй ч болно шүү дээ те. Ингээд эцэгийнхээ одоо айлын том хүүхд ч юм уу те нэг тиймэрхүү мэдрэмж орж ирээд байна. Тэгээд айгүй юм дотоод хүч бол үнэхээр сайн. Тэгээд бас хамгийн гол нь юм өглөөгч юм өгөөмөр хүн байна л да. Бусдад ингээд харамгүй одоо сэтгэлээ өгдөг, зүрхээ зориулдаг айгүй халамжтай гэж бол хэлнэ. Амьдралд нь бол юм одоо хийх зүйл зөндөө гэх юм уу да. Тийм хүн гэж бол хэлнэ. Одоо айгүй завгүй ч юм уу те ингээд бүгдийг одоо өөрөө амжуулдаг тийм хүн гэж бол хэлнэ. Тэгээд бас энэ хүн айгүй тантай одоо нүгмэр ч юм дээ. Сүнсний холбоотой байх магадлал айгүй өндөр. Дотроо айгүй тийм сүнслэг ч юм уу. Тиймэрхүү хүн байх гэж бол харагдаад байна. За тэгээ нэг онцлог нь энэ хүн айгүй удаан гэж бол харагдаж байна. Тэгэхээр аливаа зүйлийг хийхдээ нэлээд буур сүртэй түргэн шийдвэр бол гаргадаггүй. Тиймэрхүү төрлийн хүн гэж хэлж болно. Одоо юм нэг тийм ассан ишээ тийшээ савцсан хүн бол биш. Асар юм одоо юутай буур сүртэй ухаалаг юмэг ер нь бодож ижил хийдэг, долоон хэмжиж нэг огтолдог. Нэг тиймэрхүү суурьтай зантай тийм хүн бол гарч ирж байна. Таны амьдрал удахгүй орж ирнэ гэсэн үг. За одоо штэ те юу яа? Энэ харилцаа ер нь ямар авах вэ? Хамтдаа та хоёр маань ямар авах вэ гэдгийг харж үгүй. Энэ харилцаа манай 2 дугаар группийнхантай энэ хүн маань хамтдаа ямар байх юм бэ? Вау. Хамтдаа бол зүгээр аз жаргалаар бэлгэж байна. Вау. Энэ хүнч бай, тааж бай, та хоёр юм хоёр биенийхээ айгу романтик талыг гаргаж ирэх юм уу та гэж бол сая зүгээр юм мэдрэмж орж ирж байна. Та ямар ах вэ гэдгсэн чинь танд бол зүрх сэтгэлийн эдгэрэл болж өгнө гэж бол харуулж байна. Гоё. Сайхан уучлалтай. За. Энэ хүн ч гэсэн нэг тийм өнгөрснөөс авсан шархнаасаа сална. Та ч гэсэн тийм нэг өнгөрснөөс авсан хайр сэтгэлийн шарх юу гэдэг нэг тийм гомдож тунсан нийтээр одоо юу гэдэг тэр бүгдээсээ та салах болно гэж бол харуулж байна. Тэгэхээр энэ хүн айгуу тийм таны төлөө гэсэн сэтгэлтэй байх юм болов уу гэж бол харагдаж байна. Таны одоо дуусгаж чадаагүй байсан тэр нэг
хайр сэтгэл, хувийн амьдралын тэр нэг асуудал өнгөрснөө тэр салж явуулж чадахгүй байсан хүн гэх зэрэг одоо энэ бүгдийг чинь энэ хүн айгүй арилгана. Одоо энэ хэсэг бол айгүй тийм таны тавьж явуулах ёстой хэсэг болоод байна. За энэ хэсэг нь болохоор яг энэ хүнтэй байх хэсэг чинь гэж би бол хараад байна. Тэгэхээр энэ хүн танд шив шин эхлэл авчирж байна. За тэгээ энэ шин эхлэл одоо энэ хайраараа таны төлөө гих сэтгэлээрээ та хоёрын нэг өнгөрсөн мал харсны хоёр биенийхээ амьдралын нэг тийм сөрөг зүйлсийг одоо болгож бүтээж чадаагүй тэр нэг зүйлсийг тавьж явуулж ийн гэж бол харж байна. Та хоёр талдаа айгүй тийм юу? Ямар нэгэн зүйлсээ айгүй тавьж явуулаагүй хүмүүс байсан байх магадлал айгүй өндөр, нэг юм зуураад байсан байх болтой харагдаад байна. Тэгэхээр энэ шинэ харилцаанд ингээд хоёр талаас та хоёр маань орсноороо өнгөрсний тэр нэг асуудлыг аль тал нь орхиж ер нь хамтдаа айгүй аз жаргалтай байх болно гэж харагдаж байна. Эд мөнгө одоо үр хөвгөт одоо юу гэдэг. За үр хөвгөт. За арай одоо тийм алсын ирээдүг бол уншаагүй. Гэхдээ одоо яг хуу Ten of Pentacles буюу айгүй тийм гэр бүлийн үзэр бол гарч ирсэн. Тэгэхээр та хоёр маань айгүй эргэж нөхөрлөнөө одоо хамт байх болноо л гэж утга бол гарч ирж байна. Тэгээ энэ хүн таны төлөө айгүй их зүйлийг хийх болов уу гэж харагдаад байна. Таны төлөө айгүй хичээн. За тэгээд ер нь арай ирээдүй гэдгсэн шүү дээ, тэ. Та хоёр ер нь ямар авах вэ гэх тэнгүүд та хоёр маань айгүй аялж магадгүй бол харагдаж байна. Энэ өдрийг би айгүй тийм аялын өдөр гэж харах дуртай. Тэгэхээр та хоёр ингээ уулзаж учраад ингээд айгүй аялдаг байж бас болно. Одоо эсвэл юу гэдгийг та энэ үнтэйгээ уулзаад ямар шүү байх вэ? Хамтдаа ямар байх вэ гэдгсэн шүү дээ, тэ. Тэгэхээр хамтдаа бас ийш тишээ яваад авах болов уу гэж бол харагдаж байна. Нэг нэгнтэйгээ гой сайхан зүйлс үзэх, зугаалах тэр юм өндөр маталтай гэж бол харагдаж байна. За та юу энэ харилцаагаа өөртөө одоо ирүүлэхийн тулд тийм ээ. Энэ харилцаатайгаа одоо хурдан уулзахын тулд ч гэх юм уу. Энэ харилцаагаа уран дуудахын тулд та юу ямар ах хэвтэй. Та юу тавьж уулзсан байх хэвтэй гэдгийг харъя. За энэ бол юм байна. Нэг тийм эхлэгчгүй, төгсгчгүй байгаа нэг тийм харилцаа энэ төр байдаг бол ер нь эргэлзээтэй тийм нэг зүйл байдаг бол тавьж явуулах хэрэгтэй гэдээ бол тэгж юм л да. Тэгэхээр одоо ийм байдаг байхгүй юу? Одоо юу гэмээр ч юм дэ хүн ингээд нэг юм өнгөрснөөсөө салж иж шинэ зүйлийг одоо өрн дуудах одоо зай гаргаж ийн гэсэн үг байхгүй да. Тэгэхээр ингээд хүн байж тээ те хүний амьдралд хичнээн ч учрал гарч ирж болно. Одоо сайн муу те сайхан юм учрлууд ингээ гарч ирж болно. Тэгэхээр ингээд таны зүгээс ийм одоо өөртөө ингэж нэг шинэ зүйлс орж ирэх тийм зай гаргах хэрэгтэй гэдэг чинь сэтгэлдээ болон одоо юу гэдэг оюун ухаандаа те ингээд ийм шинэ зүйл эхлүүлэх дэ бэлэн байх хэрэгтэй гэдэг ч юм одоо манифест гэдэг чинь өөрөө нэг тийм байдаг штэ те. Би одоо ингээд өнгөрсний тавьж явуулж гин би одоо ингээд шинэ хүнийг өөртөө дуудаж гин гэд тэг тусмын ингээд шинэ тэр нэг хүсэж байгаа зүйлс нь өөрт нь ирдэ штэ. Тэгэхээр эхлэх гээд байгаа санаа нь болохоор та нэг тийм болж бүтгүй эхэлдэгчгүй төсдөгчгүй нэг тийм гаццсан нэг тийм романс те нэг тиймэрхүү нэг хайр сэтгэлийн холбоо нэг дурлалын холбоо ч юм уу тэр зүйлийг тавьж явуулах хэрэгтэй гэдгийг чинь сануулж байна. Тэгжээс та өөрийнхөө амьдралд айгүй тийм мөрөөдлийнхөө одоо энэ учрлыг дуудаж чаднаа гэж бол тэгж байна. Тэгэхээр та болохоор энэ хүнтэйгээ айлуулах хурдан уучлахын тулд юу яах хэрэгтэй? Сэтгэлээ айгуу тийм одоо хоослоодог. Сэтгэл чинь айгуу тийм нэг болж бүтгүй хүнээр дүүрсэн те тэр хүнийг санаад байгаа мó? Тэр хүнд ингээд хит өгөөд байгаа мó? Одоо юм харилцан юугүй харилцаа л гэж хэлнэ л те. Тэнцвэргүй нэг тийм харилцаа байна. Тэр хүн болохоор танд айгуу одоо өнгөрсөн баларсан ямар ч хүн байж болно. Ингээд сэтгэл гаргадаггүй нэг хүнийг та тавьж явуулахгүй байна уу гэж бол энэ хөзрөөс л харуулад байна. Эцэст нь та ингээд хүссэн зүйлээ бол энэ нэг сонгож чадахгүй байгаа нэг тавьж явуулж чадахгүй байгаа хүнээсээ бол олж харахгүй л болов гэж бол хүзэр эргэж харуулж байна. Тэгэхээр та өөртөө шинэ зүйлийг шинэ хайрыг үнэхээр өрн дутмаар байгаа бол өнгөрсний тэр нэг болж бүтгүй байгаа хүнийг тавьж явуулах хэрэгтэй гэж бол хэлж байна. Нэг зайгаа суллаад өгөө гэж л харуулж гин шүү. Та өгсөн бүгд аавна
гэж бол айгүй хөрхөн үзэр маань хамгийн сүүлийн үзэр нь тэгж гарч ирлээ. Таны мөрөөдлийн хүн байх бүрэн боломжтой энэ шинэ хүн чинь. За тэгээд нэмэлтээр одоо юуг нь харна. Одоо та энэ шинэ хүнтэйгээ яаж уулзрах вэ? Ямар байдлаар хизээ хаана уулзрах вэ гэдгийг харж өгнө. За тэгээд хоёрт нь болохоор та хоёрын одоо урт хугацааны ирээдүй ямар байх вэ гэдгийг харж өгнө. Ирээдүйтэй учирлын гэдгийг харж өгнө. За гуравт нь болохоор та энэ шинээр уулзах хүнтэйгээ яагаад уулзах болсон шалтгаан тийм ээ. Нэг тийм шалтгаантай учраас л та минь энэ шинэ хүнтэй уулзах болно шүү дээ. Тэгэхээр тэр шалтгааныг нь харж өгнө. За тэгээд миний уншлагыг сонсон хүмүүстээ маш баярлалаа. Баяртай. За сайн байцгаана уу үзэгчдээ. Тавтай морил манай 2 дугаар группийн маань та бүхэн маань энэ фул үзрийг сонгожээ. Энэ үзэр маань угаасаа юм шинэ эхлэлийг бэлэгддэг үзэр. Тэгэхээр та бүхэн маань одоо амьдралаа шинээр эхлүүлэх байгаа хүмүүсээж болно. Одоо өнгөрсөн одоо зүйлсээ орхиод тийм ээ хүмүүнээс салаад яг гоё ингээд сингл болоод ингээд явж байгаа хүмүүс маань байж болно гэсэн үг ээ. Одоо дөнгөж яг салаад нэг тийм шинэ юм эхлэе гэсэн хүслээр мэлцэлтэй байгаа ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс маань байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд одоо хэдүүлээ одоо уулзрах хүнийхэн талаар харцгаая. Ямар хүн бэ гэдгийг хэдлээ харъя. Шинээр ирж буй хүнийхэн гадна төрх. За. Вау. Perfect. Вау. Айгу хүчтэй энергиуд орж ирлээ. Гадна талаас айгу хүчтэй хүн. Хүчтэй сэтгэл төрүүлдэг юм. За. За айгу олноороо ирэхчлээ. За. Авчи. За 3 дугаар группийн маань уулзах хүн нь гадна байдлаараа ямар хүн байх вэ? Гадна байдлаараа ямар хүн байх вэ? За ер нь бол гадна байдлаараа гэдэг юм болно шүү дээ. Энэ хүн бол айгүй тийм одоо айгүй юм ихэмсэг гэж бол харагдаад байна. Тэгээ айгүй хүүтэн хүндий байх магадлал айгүй өндөр үү. Одоо гаднаас нь харахад нилийн юм хүүтэн хүндий царайтай заяа. Хүндий царайтай цаашаа одоо тийм айгүй даруухан гэх юм уу. Одоо ингэ хүн болгондоо ингээд нээлттэй хүн гэж бол хэлэхгүй байхаарай. Айгүй тийм буур сууртай одоо өндөр албан тушаал эрхэлдэг юм шиг те. Одоо байн одоо костюм өмсдөг ч юм уу. Тиймэрхүү заяа. Эмэгтэй хүн одоо эрэгтэй хүн үзчихвэл айгүй тийм албаны хувцастай эмэгтэй хүн байх айгүй боломжтой гэж бол харагдаж байна. Тэгээд нэлээ юм одоо юу хаалттай уламжлалт сэтгэлгээтэй ч юм уу. Тэгэж бол харагдаад байна. Энэ хоёр үзрээс шууд тийм мэдрэмж орж ирж байна. Тэгээд энд ингээд нэлээ юм одоо эмо дотгошоо бас гэж гарч ирээд байна. Энд ингээд найз нөхдөхгүй жоохон ганцаардлын карт иргэсэн. Тэгэхээр энэ хүн чинь гадна байдал нь жоохон юм хаалттай хүн л гэж бол хэлнэ. Нэлээ одоо юм ахмад ч юм уу бас байх. Одоо ахмад хин цаашийн наснаасаа нэлээ ах байрын харагддаг. Одоо эгч байрын харагддаг. Эсвэл одоо юм айгу өндөр албан тушаал хашдаг юм шигтэй. Би айгу тийм цэгцтэй авч явдаг ч юм уу. Нэлээ нэг тиймэрхүү цэвэрхэн гэдэг ч юм уу. Амар арчаатай. Нэг тиймэрхүү байх магадaltaй. Энэ хүний нэг тийм гадна төрх байдал бол тийм нэлээ юм одоо сайн үзэр иргэсэн гэхээр айгүй юм даруухан юм уу таа л гэсэн ерөнхийн нэг мессеж л орж ирээд байна. Тэгэхээр тэгтлээ одоо нээлттэй хүн гэж бол хэлэхгүй. Нэлээ introvert гадна талаасаа бол ер нь ингээ хүн болгонтэй нээлттэй хүн бол биш гэж хэлнэ. Жох инээдгүй ч юм уу байх магадлалгүй өндөр. Одоо нүүрний баясгалангүй айгу төв царайтай гэж бол хэлнэ. За. Айгу эмо зожиг юм уу? Тиймэрхүү байх хандлагатай гэж хэлнэ. За одоо болохоор юу яа? Айстан юу нь ямар ах вэ? Яг Айстан. За, Nine of Pentacles. Айгу ийдэг дүлгүүн хүн шиг байна. Айстан. Айстангийн үед ямар хүн байх вэ?
Айгу өөртөө арчаатай байх хүн байна л да. Одоо self love хүзэр гараад ирлээ. Тэгэхээр өөрийгөө айгу хайрладаг, арчилдаг, тоортдог. Зан арын шингийн хувьд бол айгу өөртөө юм төвлөрсөн хүн юм уу та гэж бол харагдаж байна. Хит одоо юм бусдад төвлөрөөл бусдын тухай бодоод байхгүй өөрийгөө амар одоо нэгт тавьдаг. Клиент тийм байрын хүн гэж бол харагдаж байна. Өөртөө айгу хайртай, арчаатай, мундаг хүн харуул харагдаж байна. За яг зан аашийн хувьд ямар хүн бэ? Зан аашийн хувьд айгу 50 доктортой хүн юм уу та? Пентакос хүзрүүд маань яригцсан. Зан аашийн хувьд нэлээ одоо юм юу? Даруухан төлөв. Тэгээд бас айгу тийм юу? Бодол мэдрэмжээ их сонсдог. За тэгээд энэ хүн бол айгүй их тийм ажил мэргэжил одоо тэр тал дээр маш тийм хөдөлмөрч хүн гэж бол хэлнэ. Тэгэхээр одоо юм өөрийн энэ нэг зорилт энэ бүгдийнхаа төлөө айгүй тууштай явдаг. Тууштай хүн. Амьдралд нь тэгээд ийм нэг одоо хоёр сонголт гарч ирэх юм байна шүү дээ тий. Үргэлж зүрх сэтгэлээ дагдаг. Амар хөөрхөн тийж л харагдаж байна энэ хоёрыг ингээ унсан чинь. За тийм хүн бол гарч ирнэ гэсэн үг. За 3 дугаар группийнхан маань энэ шинэ хүнтэйгээ уулзраад хамтдаа ямар байх вэ? Ямар харилцаа хүн бол энэ 3 дугаар группийнхан маань энэ шинэ уулзрах хүнтэйгээ ямар харилцаатай байх вэ? Харъя. Харилцаа ямар ах вэ? За энэ шинэ хүнтэйгээ 3 дугаар группийнхан маань ямар байх вэ? Вау. Та ямар байх вэ? 3 дугаар группийнхан маань шинэ хүнтэйгээ уулзраад хамтдаа ямар байх вэ? Аз жаргалтай бол байна. Та хоёр айгуу тийм одоо юу байна л да. Яг учраад бол ямар байх вэ гэд асуусан тий. Нэмэлтээр болохоор ирээдүйд юу н цааштай хэр ирээдүйдээ ямар ах вэ гэдгийг нь бол харж өгнө. Тэгээ яг ингээд учраад бол та хоёр маань юу юм болов уу гэж бодогдоод байна. Одоо найз нөхдөөс бол эхэндээ бол хэтрэхгүй ч юм уу те. Та хоёр ингээд анх учрахтаа ч юм уу. Тэгтлээ нэгэндээ бол амар дуурлахгүй болов уу гэж бол харагдаж байна. Энэ харилцаа одоо энэ шинэ хүнтэйгээ уулзрах энэ харилцаа чинь нэ штэ. Найз нөхдийн хүрээнд эхлэх ч юм уу. Тиймэрхүү байх магадлал айгүй өндөр байна. Тэгээд байж тээ энэ харилцаа ингэж цааш явуулах уу одоо найз нөхдөөс илүү хүрээнд явуулах уу гэдэгтээ бол хин нэг чинь айгүй эргэлзнэ гэж бол гарч ирж байна. Яагаад тэгэхээр энэ нэг юм Three of Swords буюу одоо энэ хүзэр айгүй их гарч ирэх юм. Ялангуяа угаасаа энэ хайрын уншлага болохоор их гарч ирдэг л дээ. Одоо юм Three of Swords гэдэг чинь одоо хайр сэтгэлийн шарах байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ харилцаа ингээд та хоёр хамтдаа ямар байх вэ гэхэд хин нэг нь айгүй шарахтай. Тэгээд энэ харилцаанд их эргэлзээд байх болов уу гэж бол харагдаад байна. Энд бас Nine of Swords гэхээр нэг тийм зүрх сэтгэлийн шарах одоо оюухан одоо нэг юм нэг юу түгшүүр, депресс одоо юу гэдэг нэг тийм сэтгэл зүйн асуудал энэ харилцааг айгүй тийм цааш явахт нь одоо үргэлжлүүлэхэд нь ч юм уу те энэ найзаас илүү төвшөнд гаргахад жоохон эргэлзээд байна гэж бол харуулж байна. Хин нэг нь одоо юм салаа зам ихэнд ирэх болно. Тэгэхээр эн чинь угаасаа юм хайр сэтгэлийнх нь амьдрал ямар хүн ирж ийн вэ гэдэг чааш те. Тэгэхээр таал юм болоо да гэж бол удаад байна. Та минь одоо яг ийм нэг шинэ харилцаанд бэлэн биш байгаад байгаа юм уу? Хамтдаа ямар авах вэ гэдгийгсэн чинь бол найз нөхчиг ингээд нэг юм аз жаргалтай юм хөнгө харилцаа бол байгаад байна. Тэгснээ жоохон илүү гүнзгийрээ холбоогоо илүү гүнзгийрүүлээ дотносыг гэдэг ч юм уу. Тэр тал дээр нэг юм нэг өнгөрсний юм нэг сэтгэл зүйн шарах таны энэ нэг тийм одоо бодлын хаалт ч юм уу те өнгөрснөөс авсан шарах энэ тэр аяг нөлөөлөд байх бол харагдаж байна. Энэ харилцааг цаашаа явуулахад хин нэг чинь насар их эргэлзэх болно гэж бол харуулад байна. Энэ нь одоо хийм болоо хин ингэж их энэ харилцаанд эргэлзэх юм бол
хэлж өгөөч. Хамтдаа байхдаа энэ харилцаанд хэн их хэрэгэлцэх юм бэ? Олноор хэрэгцээ. Яагаад энэ харилцаанд ингэж эргэлдэх юм бол хэлж өгөөч. Одоо яг амар үнэн гарч ирж байна. За энэ харилцааг өштэй эхлүүлэх тэр нэг шийдвэр гаргахтаа эргэлзээд байгаа хүн нь бол таныг мудаал гэж бол харж байна. Өнгөрсний тийм нэг аюу хүн шарахтай хүмүүс энд ороод ирсэн үү манай энэ 3 дугаар группийнхан маань. Одоо өнгөрсний нэг тийм өнгөрсөн баларсан харуусал хайранд итгэлгүй болсон байдал нэг тийм өмнөх явдлаа айгуу дуршин санаад байна л да. Тэр нь илүү одоо юм justice буюу одоо салалт бүр юм хуулиар салсан байх бас өндөр магадaltaй хүмүүс манай 3 дугаар группийнхаа эсвэл одоо юм юу шудраг бус явдал хайр сэтгэлийн амьдралд нь тохиолдсон байх боломжтой. Одоо араар тавиулсан уу, хуурцсан уу? Тийм хүмүүс энэ 3 дугаар групп маань үзээд байгаа юм санагдаж байна. Тэгэхээр хий нэг нь танд сэтгэлээ илчилсэн ч та тэрийг тэгтлээ их одоо тоохгүй байгаа ч юм уу. Одоо хайрыг хүлээн авахд бас бэлэн биш байгаа хүмүүсийн энерги бол гарч ирж байна. Тэгэхээр энэ харилцаанд ингээд яг хамтдаа ямар байх вэ гэхэд бол ингээд цааш нь явуулъя гэхээр айгу хаалттай л бол харагдаад байна таны зүгээс. Вау. Ялчгүй юм гэр бүлтэй байсан хүмүүс үзчихэж олноо. Нэг тийм Ten of Pentacles бүр гараад ирлээ. Ten. Бүр юм амар хүн чарах гэр бүлээс авсан. Өндөр магадaltaй. За энэ бол хувийн онцлог биш учраас бүр ингэ шууд одоо тийм байх гэж хэлэхэд хэцүү. Магадлалын хувьд бол айгүй өндөр. Энэ үзүүлж буй хүмүүс маань хин нэгнээс хууль ёсоор салсан, албан ёсоор салсан хүмүүс их хүн. Энээс болж амар юм одоо хайранд итгэлгүй байгаа. Сэтгэл санаа бол асар хүнд байна. Юу тэр шинэ хайр мэр гэж бодоод ах шиг байна. Тэгвэл ялчгүй ингэ шинэ хүн ирэхэд та минь бол балмагтахаар л харагдаж байна л да. Илүү найз нөхдийн төвшнөөс илүү цааш гүнзгий явуулах уу гэдэг дээр бол айгүй эргэлзэх бол харагдаж байна. Нилээн бэлэн биш байгаа хүмүүсийн нэр байна. Hermit үзэр бас иргэсэн. Айгүй ганцаараа байгаа гэдэг энерги бол орж ирж байна. Ганцаартаж байна. Шүн одоо ингээд унтахгүй байна, нойргүй байна. Ганцаараа ийш айлмарч юм шиг нэг тийм амар хүнд ганцаардлын мэдрэмж нь орж ирж байна. Тэгэхээр та бүхний маань хувьд ялчгүй нэг тийм эргэлзээ үүснэ гэдгийг бол харуулж байна. Та яаж энэ нэг сэтгэл зүйн нэг асуудлаа явуулах юм бэ ч юм уу? Тэр талаар нь уншия гэж бодоод байна. Энэ манай 3 дугаар группийнхан маань энэ сэтгэл зүйн шархын нэг өнгөрсөн салалт нэг зүйлсээс яаж гарах юм бэ? Яаж илүү өөрчлөгдөх үү? Хайранд яаж итгэлтэй болох вэ? Тэр талаар нь хэлж өгөөч. Яавал дээр үү? Вау, Queen of Cups. Ерөөсөө зүрх сэтгэл хайранд итэг гэж бол харуулж байна. Tower. Өөрчлөлт хий. Tower гэдэг чинь өөрөө бүр юм өөрчлөлтийн хүзэр байдаг. Тэгэхээр та өөртөө ингэж өөрчлөлт хий. Одоо ингэ зүрх сэтгэлдээ ингээд зүрх сэтгэлээ хаагаад байх хэрэггүй. Өнгөрсөн юм бол өнгөрсөн явдлаа. Им хайр сэтгэлийг хүлээ ав. Одоо ингэж гарч ор юу гэдэг юм ингээд нэг юм өөртөө итгэлтэй бол итэрхий ингээ хоошоо суугаад нэг юм өөрөө амар хаазан байна гэж бол хэлнэ. Ерөөсөө ингээ шинэ өөрчлөлт хийхийг хүсээд та угаасаа энэ шинэ хайр дурлалын одоо юм бичлэг үзэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр таны хувьд болохоор яаж ч бацаа өөртөө өөрчлөе. Бүр тавар үзэр иргэчлээ. Энэ бол ерөөсөө ингээд аливаа нэг зүйлийг нураагаад шинээр одоо эхлэхийг илэрхийлнэ. Тэгэхээр энэ Queen of Cups буюу одоо ийм амар хайр сэтгэлийн юм нээлттэй тий. Бусдыг айгүй хайрладаг эмгтээлэг зөөлөн дулаан энерги энэ бүгдийг ингэж илэрхийлж байна. Тэгэхээр таныг одоо энэ нэг зүрх сэтгэлээс хэрэг энийг унтарсан байгаа одоо дивэн гарын нэг явдлаа маашта.
гэж бол тэгж юм л та. Тэгэхээр та бүгд маань амьдралаа үнэхээр шинээр эхлүүлэхийг хүсэж байгаа бол шинэ одоо хайр дурлалтай уулзахыг хүсэж байгаа бол өөрчлөлт хийх хэрэгтэй сэтгэл зүйн хувьд. Одоо сэтгэлийн одоо эмчилгээ гэх юм уу да ингээд юу гэдгийг би бясалгал яг одоо юу гэдгийг тэр бүгдэд яв хүнд итгэж суур хүнийг дахин хайрлахын тулд ингээд танд итгэл хэрэгтэй байна. Энэ итгэлийг ингээд олж сэргээ гэж бол харуулж байна. Тэгэхээр энэ нэг өнгөрсний нэг сэтгэлийн чинь тавгуутуулаад байгаа зүйлийг орх нураа хай гэж бол сануулж байна. Тэгээ дээр нь илүү одоо юм өөртөө итгэлтэй хайраар дүүрэн ийм хүнийг одоо бүтээ гэж бол бүр хөзрөөс бүр 100% сануулж байна. Энэ гурван хөзрөөс бүр асар тодорхой мессеж бол гарч ирлээ. За тэгээд юу яа нэмэлтээр болохоор та энэ хүнтэйгээ ямар байдлаар хэрхэн уулзах вэ, хизээ уулзах вэ гэдгийг харж өгнө. За тэгээд ирээдүйд юу н одоо цаашдын ирээдүйг нь харж өгнө. Одоо юу гэдгийг та энэ эргэлзээгээ тайлаад ч юм уу те илүү одоо нээлттэй болсон цагт ч юм уу та хоёрын ирээдүй юу н ямар байх вэ те хэр ирээдүйтэй харилцаа юм бэ гэдгийг нь харж өгнө. За гуравт нь болохоор яагаад та энэ нэг шинэ хүнтэй уулзах болсон гэсэн нэг тийм шалтгааныг нь хэлж өгнө. За тэгээ баярлалаа баяртай.